нэр ингэхэд барьсан загсаа эзэн үү яасан бэ яг? Буцаа тавьсан мэдээж үү тий. За. Хөгтөнгөр радио станц бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор залуу уран бүтээлч Хэрлэн буюу Хеко өргөд ирээ тий. Өдрийн минь төргий сайн авч ирсэн үү? Сайн байна уу? Өдрийн минь төргий. За манай Хекогийн хувьд ямар мэргэжилтэй вэ? Хаана сургууль төгссөн блэ? Хүмүүс намайг хөвчлэн жүжигчин гэж бодод байдیں۔ Би болохоор соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн байгаа. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч мэргэжилтэй юм уу? Хеко ч жүжиглэхээс гадна бас фото модель хийдэг тий. За мөн бүжгэлдэг гэж сонссон. Яг ямар чиглэлийн ажлуудыг ер нь хийж байна? За сэтгүүлчээрээ бол ер нь ажиллааг байна. Яг контентын зохиолч бас хийдэг. Тоглолтын ард маркетинг дээр ажиллаж байсан. Одоо Баяр Цэнгэл ахын тоглолт Монголд тий. Мөн дээрэс нь YouTube хийх гээд одоо оролдож байгаа. Гэхдээ эхний ээлжинд нөө дүүтэйгээ рeel хийж эхэлж байгаа. Тий. Тийм хүн байна. Анх одоо яагаад жүжигчин болох болсон тий? Энэ салбар руу орох болсон шалтгаан нь юу вэ? Яг ямар шалтгаанаас болж сэтгүүлч байж байгаа жүжигчин болохоор болчихоо? За сэтгүүлчээс өмнө бол жүжигчин болохыг хүсэж мөрөөддөг байсан хүүхд тахаас ахуулаад урлагт айгуу тийм дуртай хүүхдээсэн. Юм л бол бүжиглэх, дуулах хоббитэй. Тэгээд багасаа кино их үздэг хүүхдээсэн. Гэртээ чаржлагдаад ганцаар үлддэг гэсэн. Ер нь манай үеийнхэн бүгдээр тийм л ах. Тэгээд тэр үедээ кино үзээд жүжигчин гэдэг хүн чинь ийм юм байна. Жүжигчин гэдэг хүн бүхэл мэргэжлийг эзэмшиж болох юм байна. Одоо тухайн дүрдээ ажиллахын тулд маш олон мэргэжлийг эзэмшдэг штэ тий. Тэрэн дээр бас судалгаа хийн. Яг л тэр мэргэжлийг гаргахын тулд ажилдаг учраас би бүх мэргэжлээр ажиллахыг бас мөрөөддөг байсан байхгүй юу. Нэг бол онгоцны нисгэгч, эмч гээл. Тэр болгоны жүжигчин мэргэжил одоо жоохон биелүүлж өгдөг гэх юм уу. Тийм болохоор жүжигчин болохыг нэлээд хүсэж мөрөөдчихсэн. За тэгээд би чинь 2017 онд соёл урлагийн сургуулийн Бадмараг ахлах сургуулийн жүжигчний ангид элсэж ороод 18 онд төгсөж исэн юм байна. Тэгээд надад нэг юм жижигхэн нэг бодол орж ирэхгүй юу. Би чинь жүжигчнэр ингээд одоо тэгээ жүжигчин гэдэг мэргэжлийн зүгээр нэг юм амсах төдий юм би мэдээд авчлаа. Тэгвэл би одоо өөр мэргэжлэр сурж үзмээр нэ гэж бодоод сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгож орж исэн. Тухайн үед манай бүр ерөнхий боловсролын ангийн багшээсийн Төмөөл зэгд тэр багш надад хэлжсэн байхгүй. Хүнд 1% авьяас хахад 90% хөдөлмөр байд юм аа гэд. Тэгээд би 1% авьяасаа ер нь тэр соёл урлагийн сургуулийн Бадмарыг ахлах сургуулиас олж авсан гэж боддتي. Тэгээд цаашдаа би өөрөө хичих ёстой юм байна. Ер нь амьдрал дээр гараад хүм практик дээр ингээд суурилж явдаг штэ тий. Тийм болохоор би өөрөө хичээгээд өөрөө тэр юмд нь ороод биеэрээ мэдрээд тэгвэл бас жүжигчин болвол нээлттэй юм байна гэж бодож ирсэн. Тэгээд сэтгүүлчээр бас давхар сурч төгссөн байгаа. Сэтгүүлчээр ажиллаж ирсэн үү? Сэтгүүлчээр ажиллаж байгаагүй. Ерөөдөө шууд жүжигчнээ сонгоо явсан гэсэн үг үү? Ер нь сэтгүүлчээр ажиллана гэж бодож ирсэн юм аа. Тэгсэн чинь яг карантин таарад тэгээд биг шоу гэлөө болж исэн штэ. Тухайд нэг олон жүжигчид оролцоод нэг тийм. Тэрийг үзээд би цаанаасаа уйлаад ингээд огшсон. Гэтэ тэр нь тийм муухай хэсэг байгаагүй, сэтгэл өвдгсөн хэсэг байгаагүй. Зүгээр л нэг тэр хүмүүсийн аз жаргалтай тэр мэрэгчлээ хайрлаж, дурлаж, тэрнийхээ төлөө ингээд зүтгэж би нэг ингээд happy байлгаж байгаа. Тэр зүйл нь надад ингээд нэг мотивашн ч юм уу тий өгсөн байхгүй. Чи энд байх хэрэгтэй хүн. Чи ийшээ яваа гэд нэг тийм мэдрэмж төрөөл. За би угаасаа л жүжигчин болох хэрэгтэй юм байна гэд. За тэгээд тухайд би модельээр эхэлж одоо явж эхэлсэн. Одоо фото модель гэж ярьдаг шүү дээ. Фото моделээр явж байгаа хугацаанд би эхний 1 жилдээ би цалин авч байгаагүй. Надад яг хуу цалингаа өгж мөнгө өгчээсэн. Гэхдээ би авдаггүй байсан. Яагаад? Тэр нь бас их учиртай. Би тэр хүмүүст яриад өгдөг. Гэхдээ яг хоо энд ингэ ярьчи. Нэг бодлын нэг муухай санаа, муу занж гэх юм уу нэг юм санаатай үйлдэлх юм уу? Би амар жүжигчин болохыг хүсэж мөрөөдчихсэн тий. Тайс дэлгэцэн хүн болохыг хүсэж мөрөөдчихсэн. Зурагтны өмнө тий дэлгэцэн өмнө гарах гад
За тэгвэл би яаж гарч ирэх вэ? За би мэрэгжлийн бүр соёл урлагийн сургууль, театр урлагийн сургуулийг би төгсөөг байна те. Тэгвэл би яаж гарч ирэх вэ гэж бодоод за фото модель ч гэсэн тохон хүнд бас жүжиглэж шаарддаг зүйл. Тийм тодорхой хэмжээнд нүрийн мимик гарна тий, тоглолт гарна. За тэнгүүд би хүмүүсийг одоо өөртөө татах үднээс за надад цалин хэрэггүй. Та дараагийн удаа харин намайг гоё юмд дуудчих дүүн. Хэвээ юу ч хийсэн яваал очино гэд. Эхний нэг жил ер нь тэгж ажилласан. Студ продакшнд өөрийгөө таниулж ирсэн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд би чинь давхар модель хийхгүйгээр модельийнхаа ямиг дуусгачаад арын багт нь ингээд туслах гэж амар хичээдэг. Ер нь тэр болохоор заавал нэг гарч ирэх гэсэн нэг юм даалт санаа бол бишсэн тэр бол миний өөрийн хувь хүн нэг тийм тосч төрлийн хүн баггүй юу. Тэгэл надад ч гэсэн тэр нь хэрэгтэй шүү дээ. Би юм сураад арын ажил чинь бас хэцүү зүйл. Хүмүүс нэг дэлгэцэн дотор гарч байгаа өмнө гарч байгаа хүмүүсийг л ямар гоё юм бэ гэдэг ч гэсэн хойно маш олон баг бүрэлдэхүүн ажилдаг. Тэрэн дээр бас цаг хугацаа маш их шаардлагатай болдог. Тухайн хүмүүсийн одоо өөр хариуцлага гэж байгаа шүү дээ. Одоо зургийн дарга гэхэд л бүх юмыг олно тий. За зураач гэхэд л бас ингээл тэр хүний ямар байх хэвтэй тий. Хувцлалт яах вэ, ийх үү, объектыг зохицуулна ч юм уу тий. Маш олон өөр хариуцлага ингээд байж идэг. Тийм болохоор би тэр болгоныг бас сурах хэрэгтэй юм байна. Би чинь залуу хүн тий. Тэр болгоноос суралцвал ирээдүйд надад хэрэг болно гэж бодож ирсэн. Тэгээд хамгийн анх модельээр гарч ирчихсэн. Анхны тоглож ирсэн реклама сандаг уу? Хамгийн анхны Mobicom реклам. Тийм үү? Хэдэн онд тоглож ирсэн? Хэдэн жилийн өмнө ч юм уу? 2020 онд. 5 жилийн өмнө. Хекугийн хувьд анхны дэлгэцийн уран бүтээл яг хизээ исэн бэ? Ямар уран бүтээл орж исэн бэ? Кино юу клип үү? Яг дэлгэцний өмнө гэвэл кино юм тий. Камерын өмнө юм уу? За камерын өмнө гэх юм бол клип байгаа. Тонтын артист өвзий гээд ахын уйлуулмаар байна гээд тайжинтай хамт дуулсан гэдэг юм. Хамгийн анх тоглож ирсэн. Тэн дээр дүр үтэж ирсэн үү? Тийм, тэн дээр өвзий ахын дурлалт эмэгтэй болж ажиллаж ирсэн. Кино гэх юм бол Этем Мөр фильмийн Чиш гээд богино хэмжээний аимшигын инедми уран бүтээлд гол дүр дээр ажиллаж байсан. Аимшигын дүр юм уу? Аимшигын дүр инедми нэг тийм хөөрхөн адал явдалтай тийм богино хэмжээний 3 бүлэг кино. Тохойд яг ямар мэдрэмжтэй байсан. Ер нь тайз дэлгэцийн өмнө те байх жүжигчин хүнд яг ямар мэдрэмж өгд юм бэ? Магадгүй одоо ингээд дэлгэцийн өмнө гарч үзээгүй хүмүүсээс бодож төсөөлж байгаа байхгүй юу? Дэлгэцийн өмнө гарахаар юу н гоё болоод эдгээр хүмүүс ингээд энэ мэрэгжилд автаж энэ дэлгэцийн өмнө гарахад дурлаад идэм бэ? Тийм. Би болохоор мэрэгжил болгон өөрийн гэсэн өгдөлтэй. Тухайн хүнд ингээд таарсан мэрэгжил, таарсан онцлог гэж байгаа шүү дээ тий. Би болохоор жижигчин мэрэгжлийг болохоор хүн болгон хүсээд болтгоо гэж боддог байхгүй юу. Бас мэдээж эрийг тэнд чинь 1% авьяасг яриад байгаа чинь тийм оргуу зүйл биш. Дээрэс нь тухайн дүрдээ дурлаж ажиллана. Одоо ажлын ажил биш хобби болгоно гэдэг чинь тэр байхгүй. Би одоо жишээ нь тайзны уншлага би тайзан дээр бас гарч илээсэн л та. За тайзны уншлага, ширээний уншлага хийх үедээ яг ингээд дэлгэцийн өмнө гарч байгаа шиг, тайзан дээр гарч байгаа шиг байж чаддгүй. Яг ингээд камер ирэхээр би яг ингээд нэг юм цаанаасаа л үнэн болоод нэг юм ингээд нэг юм чин сэтгэлээсээ байгаад идэг. Тэр юм болов гэж бодож байна. Тайзан дээр жүжиглэхээс илүү яг дэлгэц рүү ойртоод ирэхээр илүү төвлөрч өгдөг юм шиг байна тий. Тийм. Тухайн нэг за би одоо яг энэ мөчтөө үнэн байх хэрэгтэй шүү. Би үнэн бай гэж нэг тийм одоо цаанаас нэг мэглээд идэх шиг санагдаад идэх байхгүй юу. Хэку ингээл гадуур явахаар ирнэ хэр хүмүүс их таньж байна. Ямар дүрээр нь хөвчлэн хүмүүс таньж байна. За мэдээж эрэг нусан байгаа яа гэдэг нэг сая гарсан, 1-2 гарсан. Би нусан байгаа нэг дээр гол дүр дээр ажилласан байгаа. Эрдэнэ чимэг буюу чимгээ гэдэг охины дүр дээр ажилласан. Хүмүүс намайг гадуур чимгээгээр таньна. Гэхдээ мөн би өөрөө сошиал хөгжүүлдэг учраас Хэку гэдгээр минь нэлээд тань. Сошиал орчинд дүүтэйгээ сүүлийн үед янз бүрийн рилүүд их хийж харагддаг болсон. Түүнийгээ дагаад бас цахим хуудасных нь дагагч бас ихээр өссөн. Яг яагаад анх одоо дүүтэйгээ хамт энэ рил хийж ботсон бэ? Энэ санаа юунаас төрсөн бэ?
За энэ санаа болохоор жүжигчин Оно гэдэг ч штэ тий. Оно их жаах дүүтэйгээ ингээд карантины үеэс өмнө илүү карантины үед би нэг Франктэй бичлэг хийж эхэлчихсэн. Тэрийг хараад ямар гоё юм бэ? Миний дүү гэсэн битэр чи 14 насны зүрхтэй. Тийм үү? Тэгээд дүүгээс ингээд том болохоор ингээд нэг юм гоё ихчиг ихч байгаад, найз шиг найз нь байгаад ийм гоё байх юмсан. Энэ бас өөр ингээд халуун дулаан уур амьсгалыг бий болгодог. Тэгээд ер нь дүүгээ том болохыг нэлээ хүлээсэн л тээ. Тэгж жагаад зүгээр нэг санаандгүй бичлэг хийсэн аахгүй зүгээр нэг юм. За яах нь вэ зүгээр нэг туршилтаар тэгсэн чинь манай дүү яг жинхнээс итгэж таарад тэгэн эвлүүлсэн чинь нэг хөөрхөн санагдаад хайр өрөөд дүүг хараад тэгэл нийтэд тавьсан. Тэгсэн чинь хүмүүст айгүй хөөрхөн хүрсэн. Тэгээ тэрнээс хойш хийж эхэлсэн дээ. Дүүгийн хувьд сургуулийн сурагч байх тий. Сурагч. Нэлээд чөлөөтэй бас харагдчихсэн. Ихчигээд байгаа бас жүжигчин болох сонирхолтой байгаа хта баг тий. Үгүй. Манай дүү чинь ер нь ухааны хүн. Тийм үү? Айгуу сайн жүжиглдэг юм бэл ш. Тийм. Жүжиглэлт тал дээр бол ер нь авьяастай. Би бүр гайхаад би юусаа зааж өгч байгаа юм биш тий. Одоо битэр чинь ихэнх юм маань одоо тавилтгүй байна гэж байхгүй шүү дээ. Зарим зүйл дээр тавилттай хийн. Тэр үед ингээд өөрөөрөө ингээд тоглолт. Би зүгээр л өөрөөр нь орхичдаг. За чи хүснээрээ. За чи ийм нөхцөлд яаж хүлээж авах юм бэ? Чи тэрнгүүрээ гарга. Тэнгүүт манай дүү яг ингээд гаргадаг. Би түрүүн нэг хэлсэн шүү дээ. Ихчгэн нэгч найз шиг найз гэдэг. Ер нь бол ихчээс илүү би найз нах гэж хичээдэг. Яг л нэг үеийнхээ охинтой харьцаж байгаа юм шиг харьцдаг. Тэр нь бас манай дүүд нэлээд түлхцүүлээд нэг юм чөлөөтэй болох тийм сэтэл төрүүлсэн болов гэж боддог. Цахим ертөнцийн ингээд дагч нэлээд ихсээд эхлэхээр олон ч газруудаас албан байгууллага компаниудаас хамтарч ажиллах санал ирж байгаа. Ер нь хэрэг санал ирж гин тэгээд тэдгээр санал болгоныг хүлээж авч гин үү? Ямар шаардлага тавьж байна вэ? Мэдээж маш олон санал ирж байгаа. Ер нь өдөрт гэхэд 10 санал ирдэг. Гэхдээ би зарим нь болохоор танилын юмд ингээ ялцчихгүй туслах тий шаардлага гараад ордог. Зарим нь болохоор би тодорхой хэмжээний юм цензур тавьдаг. Би өөрөө хэрэгжилж үзнэ. Тэгээ үнэхээр миний сэтгэлд нийцээд үнэхээр ярьж хэл та нарын ярьж хэлж байгаа шиг ок бүтээлтэй одоо тий бүтээгдэхүүн байх юм бол би цаашаа сурчлаа. Надад эргээд хүмүүстэй уулзахад нүүртэй байхгүй. Тэгээд би худлаа юм бас ингээд сурчлаад явахыг хүсдэг. Жүжигчин хүний хувьд одоо ямар цаг мөч хамгийн хэцүү тохиодог вэ ер нь? Одоо гэр бүл нь ойлгохгүй ч юм. Тийм үейлах. Гэтэ одоохондоо надад нэг тийм тохиолдоогүй л байгаа л та. Тийм явандаа тохиолдохыг өсөхгүй. Аах ингээл жүжигчин болж байхад гэр бүлийнхэн дэмжижсэн үү, эсэргүүцэжсэн үү? Тэгэл хөөхтэй хасаа хулаал урлагийн хүн болно гээл угаасаа л ойлгомжтойсэн. Бүжгээрч аваад, дугуулж аваад би жүжигчин болно гээл толтой өөртөө ингээд толь хараад өөртөө ярилцдаг. Талны өмнө гараал ингээд жүжиглдэг. Тийм байсныг минь 90 тарных нь бүгд мэднэ. Тийм болохоор ерөөсөө эсэргүүцэж байгаагүй дандаа дэмждэг байсан. Дүрдээ орж чадахгүй байх үед яаж ирэн дүрдээ ордог вэ? За Асан байгаа нэг болон тоогооч гэр бүл гэдээ бас веб драм тоглож исэн. Тоогооч гэр бүл, дээд мөр фильм жишгээд энэ 3 уран бүтээлд ажиллахад надад хүндрэлтэй юм бол байгаагүй. Одоо удахгүй гарах Orange Entertainment нэг удахгүй нэг гоё уран бүтээл гарна. Нэг ангит кино. Тэрэн дээр ажиллахад айгүй шинэлэг бас дээрээс надаас нэлээд илүү жүжиглэлт шаардсан зүйлүүд байсан. Тэрэн дээр би яг ингээд өөрийгөө дараа нь ингээд би харж болох уу гэж найруулагчтай хэлж чаад өөрийнхөө тоглосон хэсгийг харсан чинь миний сэтгэлд ерөөс нийцэхгүйсэн л та. Нэг л худлаа, нэг л болохгүй. Тэгээд эхний 2 хоног би нэлээд стресстэй ингээ өөртөө яриад ер нь тэрэлт авсан. Тэр үед манай найруулагч хоёлын ярилцъя. Надад төгөл дээр гээд гоот гэдгээр хүмүүс таних баг. Тэр хүн намайг дуудаад тэгээд ахын доо яг яагаад тань сэтгэл зүйн болохгүй нөө ямар нэг асуудал гараад байна уу гэд. Тэгээ би би зүгээр л энэ тухайн дүр дээрээ сайн ажиллаж чадахгүй, тухайн дүрээ гаргаж чадахгүй. Энэ дүр би байгаад байгаа мөртлөө би биш юм шиг байгаад байна гэд нэг тэгчихсэн аахгүй. Тэгээд жүжигчин хүний хувьд өөртөөгөө болон сэтгэл зүйтэйгээ мөн дээрээс нь найруулагчтайгаа ингээ хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Тэгжиж тухайн дүрийг гаргадсан байна гэдгийг би ойлгож авсан. Бусад жүжигчдээс одоо илүү эмэгтэй жүжигчин байх нь
ямар сорилт ямар зүйлсийг юм шаарддаг юм бэ? Мэдээж эрэг тэгээд хандлага юм болов бие зөв авч явж байгаа байдал. Одоо мэдээж эрэг маш сайхан тултал ингээд авьяастай жүжиглэлт сайтай байлаа гэд хүн жоохон онцгой хүн чанаргүй ч юм уу байвал нөгөө уран бүтээл нь цаашаа сайн явж чадахгүй байх гэж боддог шүү дээ. Тийм болохоор эмэгтэй хүн чадварлаг дээрээс нь хүн чанартай байвал зүгээр ах гэж боддгийн. Тэрнгээр онцлогтой юм болов миний хувьд шүү. Шүүмжлүүд одоо сошиал ертөнцид бас олон танил байна, жүжигчин охин байна. Шүүмжлүүд ер нь хэрэг ирж ийн сүрэг комментүүдэд хэрхэн хандж байна? За надад дотоохондоо бол тийм коммент ирэх байгаа. Гэхдээ цаашдаа ирнэ гэж боддог. Тэрэн дээр мэдээж сэтгэл зүй айгу бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэрэн дээр л бэлтэж байгаа. Одоо яаж хандах уу тий? Мэдээж ингээ өөдөөс нь хэрэлдээд коммент өчээд авах хэцүү. Тэрийг хараад уншаад стресстэд готраад авах хэцүү учраас зөвөр хамгийн зөв шийдэл нь коммент уншихгүй байх юм билээ. Тийм тэгж утсан. Сошиал дагаа сүрэг коммент өчтэй хүмүүсийг ер нь яг хувь хүнийхээ үүднээс юу гэж боддог вэ? Миний бодлоор өөртөө ихтгэлгүй хүмүүс тэгж өчтэй гэж боддог. Өөртөө ихтгэлгүй яг үнэндээ тэгж өчтэй хүмүүс яг гэртээ зүгээр суудаг. Зүгээр суудаг гэдэг нь бас хоёр утгатай шүү. Хүмүүс болохоор хүүхдээ хараад сууж идэг ээж нарыг зүгээр суудаг гэж яриад байдаг шүү. Гэхдээ үгүй. Тэд нар ч бас хүүхдээ харж байгаа хүмүүжүүлж байгаа. Маш олон өөрөг хариуцлагыг нуруунд дээр өөрч байгаа. Зүгээр суудаг гэдэг нь үнэхээр яг жинхэнэ утгаараа ингээд удирдлага гартаа барайл, уцаа үзэл хин гарч ирэх нөө хэний юм өөтэй байна гэж муулдаг хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс юу н харахад басаа л нэг тийм ямар ойлгохтой тэгээ сууж авах вэ. Тэгээ юу н өөртөө ихтгэлгүй, өөрийгөө хөгжүүлж чаддгүй зүгээр бусдын юмыг ингээ анзаарч бусдын өөг гарч ирэнгүүт тэрнгээр ингээ таашаал авдаг. Тийм хүмүүсийг гэж боддог шүү дээ. Тоглож байсан дөрүүдээс одоо хамгийн их сэтгэлд одоо үлдсэн дүр гэвэл ямар дүр вэ? Мэдээж эрийг нусан байгаа. Мэдээж эрийг нусан байгаа нэгийн чимгээ. За хамгийн хөөрхөн дүр. Яг юм тийм сэтгэлд үлдсэн сцен яг тэр киноноос яг аль хэсэг нь? Сэтгэлд үлдсэн сцен гэвэл би нэг эмнэлэгт хөвтдөг. Эмнэлэгт хөвтээд цанхан дээр ингээд зөксөжсэн чи манай ангийнхан ирсэн надад дууд болж өгөөд чимгээ эдгэрээрээ гэл ингээ бөөндөө тэгчдэг байхгүй. Тэр хэсэг хамгийн их сэтгэлд үлдсэн. Яг тэр үед би ингээд харчаад нэрнгэсээ л надад тэгж байгаа юм шиг санагдаад би уйлж исэн. Сэтгэлээс уйлж исэн бохоо. Сэтгэлээс уйлсан. Гэтэ тэр хэсэг нь ороогүй, гараагүй. Тийм. Уран бүтээл тоглох үеэр одоо санаандгүй тэгээ хөгжилтэй маш олон зүйлс олдог. Уран бүтээл дээр нь тохиолж исэн хөгжилтэй зүйлсээс хаалцаач. Мэдээж эрэг тэлхээ хоёр хөгжилтэй момент болсон юм байна. За нэг нь болохоор жишээ уран бүтээлд тоглож байхад бидэд ийшээ чингэлтэй уул руу гарч тоглож исэн. Тэр үед нэг хүйтэн өвөлээсэн. Тэгээ хоройн харьсан чинь миний гар хүлцсэн хөлөлдсөн. Тэгээ би өвлийн юм уул руу гардаг сценд тэгээ ийм кинонд ахиж явахгүй гэж нэг тийм жоохон айдас авсан юм уу. Тэр надад одоо эргээ бодоход аягүй хөвчлөлтэй инээдтэй санагдчихсан. Нөгөөх нь болохоор нусан байгаа нэг дээр эмнэлэгт нөгөө авсан гэсэн шүү дээ. Эмнэлэгт аваад манай эд чинь гадаа нөгөө зургийг авч таасаа тэр эд гадаа одоо миний цонхон руу тусдаг сценыг авчихсан байхгүй цонхон дээр байгаа сценыг аваад тэгээ тэрээ дуусан гутаа яваад өгсөн мэдیں۔ Би ингээд эмнэлгээс гараад чинж авахгүй машин авахгүй би уусаад гисэн байхгүй тэр зураг авалтыг би уус мэдхгүй эмнэлгээ 3 тойрлоо байдаг. Тэгээд уйлах гад намайг нэрнгээсээ хаяа авчих юм бах та гэд. Тэгээд тохойд би нэгэ нэлнээ олон удаа франк хийгээд нэгээ шоглож исэн. Тэгээд яг тэгж ийн гэж бодоод бас ингээ хүлээгээл хийсэн за. Яач юу ирэхгүй бах та гэд. Тэгсэн чи харин бүгдээрээ хоол руугаа явцаа. Тэгээ би гүрв чат руугаа ингээ бичлэгээ олжсэн. Та нар ямар муухай намайг үлдээсэн бахын та нар хуурамч гэд. Тэгээд намайг манай зургийн дарга ирж авчихсан. Ирээдүйд ер нь ямар төрлийн жүжигт тоглоно яг ингээд нэг жүжигчин хүний хувьд ийм дүр тоглохынсан гэж боддог тийм дүр байдаг уу? Жүжигчин болгоно л байгаа.
Хүмүүс бол түүхэн кинонд тоглохыг нэлээд их хүсдэг. Би болохоор экшн кинонд тоглохыг хүсдэг. Ер нь юм зөвүүн эмэгтэйнүүрд орж тоглож ажиллахыг хүсдэг тий. Тэрэн дээр ч бас бэлдэж байгаа гэх юм уу? Зодоонуудын гардаг шүү дээ. Экшн кино дээр. Саяхан бас боксер хичээлд сурсан гэсэн үгүй юу? Манайх нэг тамирчин байхгүй юу? Холимог тулааны тамирчин Ихтүр гэдэг хүн байгаа. Ах дээрээ очиж нэг ганц хоёр удаа бэлтгэлд явсан. Миний нэг даваа тал гэх юм бол би юмыг амар хурдан сурдаг. Би 2 удаа явбал эвслийн сурцсан. Тэгээд маш олон ажил зэрэг хийдэг учраас явж чадахгүй байгаа. Одоо буцаад жоохон дулаан орохоор явна гэсэн бодолтой байгаа. Тийм боксер хичээлжсэн. Хичээлжсэн гэж ярих юм бол одоо 2 удаа л явсан. Магадгүй экшн кинонд хэрэг болох юм шүү. Тийм. Тэгж бат. Хекугийн хувьд жүжиглэхээс гадна одоо сонирхол хобби юу вэ? Чөлөө цагаар нь юу хийж өнгөрөөдөг вэ? За миний хобби бол нэлээд олон. За би CS:GO тоглодог. CS:GO 2 тоглоно. Тэгээ мөн дээрээс нь морь унна, харван, зураг зурна. Яг юм оёх хүсэл төрөл би юм оёчноо. Тийм. Нэг тийм хоббитай. Тийм сүүлд Баяр Цэнгэл ахын тоглолтын өмнө бид нэг клипний ажиллаар булган явсан. Булган яваад загас ирж үзээд загсанд хоббитай болоод. За. Тэгээд би чинь амар том Ленок ирж авсан. Тэгээл амтцсан. Тэгээл одоо ер нь 100 гэхэд би уурга авна гэж бодож байгаа. Загас ч болох юм үү? Үнэхээр гоё тайвширч авдаг юм билээ. Эрэгтэй хүмүүс ягаад тэрэнд дурлаад байдгийг би өөрөө ингээд биеэрээ үзчихэж мэдэрсэн. Үнэхээр нэг тийм гоё байгаль тогтуу уур амьсгалтай голын чимээч өөрөө хүнийг тайвшруулдаг штеп. Тэгээд тэр үед ингээд уургаа шидээл тэгээ яг тэр мөчөд загас баригдах юм бол тэгээ бурхан мэддэг. Үнэн кайфтай. Тийм тэгэл амжсаад дуртай болсон доо. Хиддэх удаагийн яг шидэл дээр загас харсан бэ? Эхнийхээ рүү 2 3 дахь удаа. 2 дахь юм байна. 2 дахь. Тийм эхнийх дээр нь болохоор арай буруу шидсэн. За 2 дахь дээр нь болохоор яг заалгаад тэгээд шидсэн чинь маш том ийм хэмжээтэй өдөр хэмжээтэй Ленок ирж авсан. Хөөе анх удаа гэж яхад чинь бүр 2 дахь удаага загас ирнэ гэдэг чинь айгүй сайн тийм загас чинь болох ирээд байгаа юм шүү. Харин тийм гэж батсан бас. Ер нь бол түрүүн хэлсэн шүү дээ би юмыг айгүй хурдан сурдаг төрлийн. Тэгээд тэрэндээ ингээд кайфердаг. Тэгээд охтууд болохоор бүжиг мүжигтэй ингээд мейкап энтертэй айгүй сурахыг суралцаад ингээд тэрнээсээ кайф авдаг бол би нэг юм сонин зүйлээс кайф авдаг байл. Одоо CS:GO тоглохоор би стресс тайлагдана. Айгу тайвшрал авна. Тэгээ загас барьж үзсэн чинь надад бас амар гоё мэдрэмж авч ирсэн байгаа байхгүй. Тэгээд морь унаад авхих хүртэл юм омгшил авдаг. Их тийм төрлийн хүн юм бэлээ. Маш гоё сонирхол хоббитай. Нэр ингэхэд барьсан загсаа эзэн үү яасан бэ яг? Буцаа тавьсан гэдэг тийм үү? За. Тэрийг бас мэдмээр санагдаад байна. Амжилттай жүжигчин гэж ирнэ яг ямар хүнийг хэлдэг гэж Хекугийн хувьд ер нь боддtiin би. Томьёолж хэлэх юм бол ер нь одоо Хекугийн хувьд амжилттай жүжигчин гэж ийм хүнийг хэлэндээ гэд хэлэх юм бол ямар хөвгөлтэй ямар хүн байд юм бэ ер нь. За би олон үг хэлж яхаар нэг хүнийг тодтогод хэлж. За X-Studio Production-ы жүжигчин Гадан Чимгийг би амжилттай жүжигчин гэж боддог. Тэр хүний тэр гаргасан дүр болгоно яг үнэн байдаг. Нэрэл ийм юм бахтай гэж итгэхээр тийм байдаг. Тэгээд олон юм хэлээд уянгалж хэлвэл хэлнэ. Гэхдээ яг нь шууд утгаар бол би энэ хүнээр дүнэлтэйгээд гаргаж байна. Мотивац авдаг хүн жүжигчин Одон Чимэг ч юм уу? Би маш олон хүнээс мотивац авна. Ганц хүнээс бол биш. За би X-Studio Production-ы Одон Чимэг өмнө ихжсэн шүү дээ. За эрэгтэй хүмүүсээс гэх юм бол Цэрэн болт. За гадны уран бүтээлчдээс бол маш олон байгаа. Гэхдээ Монголоос бас татдагмаар байна. Тэгээ дуучтаас гэх юм бол би Таандар. Таандрын дуу болгон яг миний зүрх рүү, тарих руу орж идэг. Залуу хүний ирч хүч, уналт бослтыг дулдаг тийм. Бас яаж гарч ирэх хэвээр тий. Чи өөртөө эзэн шүү. Чамд ганцхан чи байгаа. Гэтэ чамд нэг хүн итгэл юм бол чи дэшээ гарч ирж болно гэдэг. Тийм гой ер нь өгнүүд нь маш гоё штэ. Тэгээ би
тэр ганцхан шалтгаан биш мянган шалтгаан тий тэр мэрийг ингээд сонсоход бол надад миний ээж бодогддаг юм уу. Надад миний ээж л надад итгэж байгаа шүү дээ энэ хор ертөнцид. Тэгээд би хүн итгэхгүй, надад хин ч итгэхгүй, намайг хин ч үнэлэхгүй байх гэж боддог ч гэсэн яг үндэ ард минь миний ээж л байдаг байхгүй. Тэгээд ээж аав дүү гэр бүл гээд яг хөө тэр булганыг тодтогч хүмүүс ээж гэж гарч ирдэг те гаргаж ирдэг те гэр бүлийн нэг хүнээр тодтогч. Ноён нураг бол аавар төлөвлөдөг. Тэ тэр гэр бүлийн аз жаргал ноён нураг аавар төлөвлөдөг бол гэд бат хамгаалт хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг дэмждэг хүн ээж байдаг гэдгээр төлөвлөж ээжгээ гэж хэлсэн байгаа шүү. Тэглгүй яхаа хүн болгоны хамгийн ойрын хайртай дотны хүмүүс маань л бидний ард байдаг шүү дээ. Ер нь сэтгэлд ингээд тавгүй үе тохиолдсон үедээ хийхгүй ер нь тавгүй энэ мэдрэмжээ хэрхэн даван тулдаг вэ? За надад маш олон жишээ байгаа. Би уналтанд орсон үедээ бүр илүү уналтанд орох хүсдэг санаагаад тэгжээж би тэр дундаасаа нэг гаргалгаа гаргаж ирдэг. Ганцаараа байгаад хинч надад ингээ хэрэггүй одоо хинч намайг үнэлэхгүй байгаа тэр мэдрэмжийг би авах үедээ за энэ чинээс л гарах шүү. Тэ чамд би байгаа. Би гэдэг хүн байгаа. Өөрийгөө хэлж байгаа. За энэ чинээс гарна гэдэг нэг юм том сорилтод бол өөртөө тэгж ажиллах нь шүү дээ. Мэдээж эрэг жижиг сэтгэл готролд орох юмнууд зөндөө байна. Хин нэгэнд гомдох юмнууд зөндөө байна. Тэр үед би кино үзнэ. Нэг бол та нарын доонуудыг сонсдог таа. Ялцчгүй та нарын доонуудыг сонсчлаа сурмаадаг ахна. Тийм. Тэр болгоноос гаргалгаа гаргаж ирнэ. Энэ дууны энэ үг чинь надад хэрэгтэй юм байна. Энэ дууны энэ үг чинь намайг ингэж яваарай гэж байгаа юм байна гэдэг мессежийг авдаг. Хөр гоё. Сошиал дээрх одоо амьдрал дээрхтэй хэрлэн одоо цахим уцнаал хийгүү гэдгээр бол манайхан таних байх. Амьдрал дээр хэрлэн хоёрыг нь юугаар ялгаатай юм бэ? Хувь хүнийхээ хувьд. Сошиал дээр хийх бол нэг юм хөөхөн өнгөцхөн хүмүүсийн дүгнэлт дээр штэ тий. Нэг юм юу ч үзээгүй тий нэг айлын их танхил охин байдаг штэ. Тийм гэж хүмүүст дүгнэгдсэн байд юм байлээ. Яг үнний эрэхтэй бол би ер нь жоохон эсэргээрээ жоохон өөр. Ер нь жоохон одоо хүмүүс мушик гэж ярьдаг штэ. Яг хөө зүүрлэн тийм шүү. Би бүр амар тийм өөргөө нэг лаг гэж боддог. Зүгээр нэг тиймэрхүү хэцүү юмыг хэцүүгээр нь хүлээгээд авчдаг. Гоё юм гоёор нь хүлээгээд авчдаг. Альва юмд пүү паа гэдэг тахгүй. Ер нь хүнийг байгаагаар нь хүлээж авдаг. Ер нь би нэг л юм дээр өөрийгөө бат хэлнэ. Би сэтгэл сайтай хүн. Би нэг хүндээ сэтгэл гаргаад дурсгаал байдаг. Залуу хүн оролцож байгаа ихнийг асуулт асуумаар санагдаад болдгүй. Хийхгүйгийн хувьд хайрыг юу гэж бодд юм бэ? Хайр гэж ер нь юу юм бэ? Хайр уу? Миний бодлоор хайр чинь юм шиг санагддаг шүү дээ. Одоо зөвлөж хэлэх юм бол юм. Зөв юм хүнд им одоо яг ингээм имчилгээ болдог те. Буруу юм хүнийг аалгах нэг хууртай байдаг. Үнэхээр зөв хайртайгаа очих юм бол ингээд л тэр хүн сэтгэлээл гоё амьдрал эрэгтэй ч эмэгтэй ч амжилт бүтээлээр дүүрэн хүнийг хайрлахад суралцдаг бол буруу хүнтэйгээ очих юм бол хүн доошоод орооддаг. Тэгээд хайр бол юм. Ямар эрэгтэй хүн таалагддаг вэ? Ер нь. Эрэгтэй хүн гэх юм бол одоо их ийм тийм гэсэн юм байдаг. Тэг би ч өөрөө царай өндөр ер нь их хараад байдгүй. Хардгүй мүү? За. Зүгээр цэвэрхэн. Цэвэрч байдлаа харна. Цэвэрч. Тэгээд ийм эмэгтэй хүнийг эмэгтэйгээр нь байлгадаг. Тийм юм болоо та. Одоохон талыг үзэж байна. Эмэгтэй хүнийг эмэгтэйгээр нь байлгана гэдэг чи одоо яг ямар ахыг хэлд юм бэ? Хэвгүй хэвд. Миний бодлоор одоо эмэгтэй хүн чинь эрх танхил ялдамхан тий. Яг л тэр гэрийн галтгойг хариуцсан бол яг л галтгойгоо хариуцдаг шиг тий. Өөр гадны имийг хариуцах биш. Өөр асуудлыг бодох биш. Олон имийг нуруунд дээр өөрөх биш. Тэгээд зарим эмэгтэй хүмүүс чинь гадаа гарч ир дотор орж юм болдог. Тийм биш байгаасай. Яг л энэ тэнцүү би бинийгээ хайрлаад эр хүнийг эр хүнээр нь эмэгтэй хүнийг нь байлгадаг. Тийм л харилцаа гоё. Тийм л хүн гоё. Монгол эрчүүдийг одоо үеийнхээ залуусыг харахаар
Ямар зан чанар нь одоогийн залуусын яг ямар зан чанар нь эрэгтэй хүний хувьд таалагдахгүй байгаад байна вэ? Надад миний үеийн залуучууд ер нь айгүй 10 жилд би ч бас бодсон шүү дээ. Тэр үед бол нэг гэж бодчихсон бол одоо ингээ харахад манай үеийн залуучууд айгүй мундаг байгаа. Өөрийн гэсэн бизнестэй болох нь бизнестэй болоод гэрээ авч яваад айгүй тийм ухаантай эмэгтэйний хүндэлдэг. Одоо жишээ нь их дэлгүүрлөө орлоод нэг удаа жишээ авъя л та. Намайг нэг удаа их дэлгүүрлөө орж исэн чинь нэг залуу ингээ хаалган болгоод нөгөө та ор гэдэг ч аахгүй. Энэ чинь наад захын жижиг соёл аахгүй. Айгүй тийм соёлтой болж ирсэн. Тийм. Тэр зан чанар таалагдчихж байгаа. Таалагдахгүй байгаа зан чанар нь гэх юм бол мэдээж хэрэг одоо ганц биегээд эмэгтэй хүн болгоноор хичээд идэг залуучууд. Ингээд азаа үддэг юм шиг санагддаг гэх юм уу. Гэтэ яг бүх эрэгтэй хүнийг тэгжлээгүй. Цөөн хідэн бас байгаа шүү дээ. Сайн яаж байгаа мүү гэдэг шиг. Тийм. Охин болгоноор юм бичдэг, ялангуяа орой шүн бичдэг залуучуудад дурггүй. Битэрийн подкаст нэвтрүүлгийг үзэж байгаа бяцхан охтууд байгаах. Магадгүй манай хийхгүй шиг ингээд жүжигчин болохыг хүсэж байгаа охтууд хэрэг байх юм бол жүжигчин болохын тулд юун дээр анхаарах хэвээр, яах хэвээр тий? Манай охтууд зөвлөгөө өгч. За. Би одоо манай ах ихнэр үзэл одоо юу гэж бодсон. Энэ одоо юу гэж хараагүй тий. Суугаагүй. За яг миний хувьд ойлгосноор энэ хүртэл яваад ойлгосноор өөртөө ажилд сур, өөрийгөө хөгжүүл, гадаад хэл сайн сур. Одоо чинь Монгол Netflix, Солонгос гэл олон орны хүмүүстэй хамтарч уран бүтээл хийж байна. Тэр болгон дээр жимийн гавьяастай байгаад нэмэрхүү, хэлгүй бол явахгүй, хэлгүй бол хүлгүй. За мэдээж эрэг нэгт хэл, хоёрт өөртөө ажил, гуравт альва зүйлс чин сэтгэлээсээ ханд. Тууштай хөдөлмөр эргэж хамаа шагнадаг. Тийм учраас ямар ч зүйл хийсэн шантрахгүй байвал чи тэрнийхээ оргилд хүрэх гээд явж гинэ гэсэн. Хэрвээ шантраад ухарч ницаад болий буцъя гэж байвал за бойл доо. Ямар зүйлийг, ямар зан чанарыг хэрхэмлэж ирнэ бодож явдаг вэ? Би нэг ийм хүн байна да гэсэн юм өөрийнх нь одоо цааш тийм бодол зориг ирнэ яг юу вэ? Би одоо ямар ч хүн болсон яг энэ зангаараа нэг зангаараа байх гэж боддог. Би өөрийнхөө занд ер нь дуртай. Яг санаа байна хүмүүс одоо энэ ямар эготой хүн вэ гэж бодох гэдэг. Ер нь бол өөрийгөө хайрлаж сурсан. Би өмнө нь бол өөрийгөө хайрладаг байсан байхгүй юу? Өөрийгөө нэлээд голдог. Чи хитрхи торонхай байна. Чи ингээд юм бор байна гэл өөрийгөө нэлээд голдог байсан. Хүн өөрийгөө голох тусам энэ эдис чинь ингээд сонсч идэг гэж байгаа байхгүй. Мэдэрч идэг. Тэгээд улам л гундаад ингээд тийм бэл. Би хөөрхөн, би гоё, би чадчихээн. Чи нэг хийж чаддээ штэ чамаас өөр хин чадах ингээд өөрийгөө урамшуулж чадчихна гэдэг чинь ингээд дэшиг ахаал улам л өнгөлөг гоё болоо явж идэг. Тийм болохоор өөрийгөө хайрлахаа зөксөхгүй. Нэг одоо би өнөөдөр тантай уулзж байна. Магадгүй би зөвөр гоёор жишээ авахад би амар том алдартай хүн боллоо. Тантай би уулзахдаа яг л энэ зангаараа уулзна. Яг би ийм хүн байхыг эрхэмлдэг. Яг нэг зангаараа. Тэг хүн шиг хүн бай гэдэг чинь бас нөлөөлнө. Гэр бүлээс хідүүлээвэ? Аль хитдэг хүүхдээ? За би гэр бүлээс айлын том. Айлын том охин. Дараа ганц дүүтэй. Хэлүка. 14 насны дүүтэй. Хаана өссөн бэ ер нь? Төрсэн газар гэх юм бол Дархан. Өссөн газар гэх юм бол хот. Улаанбаатар хот. 5 настайгаас Улаанбаатар хотод орж ирээд суурьшиж амьдэрсэн байгаа. Эмэгтэй хүний үн цэнийг ямар агаасаа гэж ер нь боддог вэ? Эмэгтэй хүн гэж ер нь ямар хүн юм бэ? Хийхгүйгийн хувьд. Миний хувьд эмэгтэй хүн гэдэг нь одоо ноён зөвлөн. За тэгээд ухаантай, ууж сэтгэлтэй. Юмыг нэг биш хоёроор хардаг ч юм уу тий. Наа нүш цаана байгаа зүйлийг ажиллаж хардаг. Тийм хүнийг хэлдэг болов уу гэж бодож байна. Тойрын яриаг сонсож байгаа охтууд тий
энэ их шиг юм болох юмсан гэж бодож байгаа хүмүүс магадгүй байгаах. Тэгээд өсвөр насны дээр ирэхээр хүүхдүүдийн сэтгэл зүй их тогтворгүй байгаад идэг. Өөрийгөө олох гэж асуудал байдаг хүүхдүүд. Тэгээл дараагийн шатандаа ингээд ихтэй сургууль руу ороод явдаг ах. Гэтэ яг энэ битэрийн подкастыг сонсож байгаа бяцхан өсвөр насны охтуудтай хандаад сайхан урам зоригоор хүүг хилээч те. Сэтгэл санаа хэцүү үед охтууд минь ямар агаасай те. Өнөөдөр ямар агаасай гэж хэлхийг нь хүсэж байна. Бусдын шүүмжлэлийг битгий хүлээж аваа. Чи бол чи шүү дээ. Тэ. За өнгөнүүдтэй байна уу, томнуудтай байна уу? Бүдүүн байна уу, тонхой байна уу? Хамаагүй. Тэр чинь өсвөр наснд хүүхдийн бие физиологи ер нь яг ингээд бие ингээд төгс олцсон байдаг байхгүй. Тэр чинь хувьсан өөрчлөгдөж байдаг. Яг ингээд насанд хүрээд эхлэхээр хүний бие организм өөрчлөгдөөд эмэгтэй төрхөндөө эмэгтэй хүн болж хувирж идэг. Тэр үед нэг өөрийгөө нэг хараад үзээрэй. Бас мис бити илгээрээ. Тэгээ ер нь байглаараа эмэгтэн гоё идэг. Яг нь өөрчлөгдөж болно. Өөрчлөгдөд илүү өөртөө ихтэй байж болно. Гэхдээ хин нэгний шүүмжлэлээс болоод тий өөрийнхөө эд эрэхтэн дургу болж болохгүй шүү. Тэр чинь эргээд мод иргэдэг гэдэг шиг. Нурнууд одоо мод олж юм тий. Одоо саяата шүүд бас мод олж юм. Дэлтэнчих мод олж юм тий. Тийм болохоор хүний бие болгон ямар нэгэн өөгдөлтэй чамд энэ байх ёстой болол анханасаа ингэ гараад ирсэн. Тийм болохоор өөрийгөө хайрлаад хүний үгийг чиний гаднах төрхийг шүүмжилж байгаа хүмүүсийг битгий сонс. Чиний зан ааш чиний гаргаж байгаа үйлдэлийг чинь хэн нэгэн шүүмжилж ивэл харин тэрийг хүлээж аваарай. Тэрийг муухагаар биш зөвөр хүлээж аваад өөрийгөө илүү гоё хүн болгоход суралцаарай. Тэгээд мөн дээрээс нь маш гоё подкастуудыг сонсоод өөртөөгөө ажиллаад ер нь гоё сайхан юмнуудыг илүү үзчих. Муухай юмнуудыг биш. Хүний сэтгэл зүй гэдэг аура гэдэг чинь нөгөө тодорхой хэмжээнд муухай зүйлүүдийг тийм үү гэж өнгөрөөдөг ч гэсэн наалтцсан байдаг хөөх. Тийм болохоор ямарваа нэг муухай юм зүйл сонссон бол араас нь дахиад гоё сайхан юм сонсоод тэгээ өөртөөгөө ярилцаад тэмдэглэл хөтөл. Тийм энийг хэлмээр байна. Би тэмдэглэл хөтэлдэг. Би одоо энэ онд би ийм хийцэн байх хэрэгтэй гэд өөртөө ингээд план гаргацсан байдаг. Тэрнийхээ дагуу би яваад амжилттай явж байгаа. Энийг би сая энэ жилээс хэрэгжүүлсэн. Тэгээ яг бэлтгэмэл одоо манифест гэлөө манифест гэдэг. Тэр үнэхээр үйлчлэлт юм билээ. Өөртөөгөө ажиллаад тэгээд бас зүгээр нэг хүсээд ингээд хойшоогоо суух биш те. За эндээ хүрэхин тулд би яах хэвтэй. Надад ямар арга зам байгаа. Тэр замаараа ингээд багаар ингээд шат ахих тусам амжилтанд хүрнэд оргилт нь очино. Манайд өнөөдөр оргид ирсэн хикүүтэй маш их баярлалаа. За урьж ярилцсанд маш их баярлалаа. Хөхтөнгөр радио бүтээгч Монгол подкастын ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор залуу уран бүтээлч Хэрлэн өргөд оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.